And with that, the 2025 season comes to an end. Good night. За хай зөвхнүүд минь та бүхэн гарчгаас харсан байх. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд Yuki's Reaction Room гээд шинэ контент эхлүүлж байгаа. Тэгээд энэхүү контентоор та бүхэндээ анимтай холбоотой маш сонирхолтой гой бичлэгүүдийг хүргэнэ гэж найдаж байна. Тэгээд та бүхэнд маань ч гэсэн хөгжилтэй сонирхолтой байна байх гэж бас найдаж байна. Тэгээд шууд эхлүүлцгээе. Өнөөдөр болохоор та бүхэндээ миний хувьд хамгийн best ерөөхдөө топ гэсэн анимуудыг та нартай нэрлээд тайлбарлана. Ерөөхдөө ийм байдаг шүү, тийм байдаг шүү гэдэг ч юм уу те. Тэгэд ерөөсөө аним анх удаа үзэж эхлэж байгаа болвол тэг хэрвээ аним үздэг хэрнээ эдгээр анимуудыг ерөөсөө үзээгүй болвол заавал үзээрэй гэж зөвлөж байгаа юм шүү. За тэгээ өнөөдөр нэг Yuki-ийн бичлэгэндээ бас зориулаад хөөрхөн энэ подолк өмсөн байгаа. Тэгээ энэ подолк болохоор би YouTube channel та нарт бусдад харуулчих. YouTube channel зориулаад ийм хөөрхөн хос миний юбктэй тэгээд нэг Японы сурагчид өмсдөг сурагчдын дүрэн тусаад шүү дээ. Яг тэрэн шиг ирнэ. Энэ болохоор зөвхөн подолк заа. Тэгээд бид амар гоё өвтэйхэн энийг YouTube channel-аар өмснө гэж авсан боловч ерөөсөө хэрэгцээ шаардлага гараагүй. Тэгээд өнөөдөр болохоор шинэхэн бичлэг дээрээ зориулаад өмссөн байгаа. Тэгээд гоё орчин бүрдүүлснээ та нар харж байгаах. За тэгээд олон юм ярихгүй бөөндөө шууд бичлэг рүүгээ орцгоё. Миний хувьд болохоор намайг анимд эргэлт буцалтгүйгээр бүр оруулсан ганцхан аним байдаг. Тэр нь болохоор та бүхний хамгийн сайн мэдих Tokyo Ghoul гэдэг аним байгаа. Энэ анимыг 2012 онд үзэж эхэлжсэн. Яг season 1-ийн Тэгээ season 1-ийг үзэж байхдаа өмнө нь нэг season 1, season 2 ерөөсөө мэддэггүй байлаа штэ. Анимыг ер нь хэдэн ангитай байдаг чинь тэр талаарч мэддэггүй байсан. Тэгээ Tokyo Ghoul-ыг үзээд аним гэдэг чинь ийм зүйл юм байна. Ямар гоё юм бэ? Ямар сонирхолтой юм бэ гэд. Ерөөсөө аним үзье гэж ерөөсөө тухайн үед бодож байгаагүй, зорж үзэж байгаагүй. Манай найз үздэг байжгаад тэгээ би хажууд нь ингээ зүгээр суужаа. За зүгээр харчий дөө. Юу ч үзээд байгаа юм гэл үзчихсэн чинь нэг мэдсэн чинь орцсон. Нэгдүгээр ангийн дууссан үед хүүе гэл дараагийн ангийн тавиараа хоёрдугаар ангийн юу болохоо гэл яг бүтэн өдөржингөө суугаад Tokyo Ghoul-ийн season 1-ийн яг 12 ангийн бүтнээр нь үзэж дуусгасан байсан юм аа. За энэ өдрөөс эхлээд 2012 оноос эхлээд миний одоо анимд эргэлт буцалтгүй орох шалтгаан болсон нь бол Tokyo Ghoul-ээс нь. Тэгэхээр Tokyo Ghoul-ыг та бүхэн маань үзээгүй бол үзээрэй. Маш сонирхолтой. Одоо хүртэл миний ингээд санаанаас гардгүй хайрладаг анимуудын нэг гэх юм уу. За дараагийнх нь мэдээж та бүхний маш сайн мэдих бидний одоо нэг багада бид нар маш үздэг байсан. Тухайн үед телевизээр хүүхэлдэйн кино гэж боддог байсан байхгүй юу? Ерөөсөө аним гэж боддгоо. Тэгээ та бүхний хамгийн сайн мэдих одоо анимегийн Бурхан Тэнгэр гэж бас нэрлэгддэг, Загалмаасын эцэг гэж нэрлэгддэг Ghibli студийн Hayao Miyazaki-гийн бүтээлүүд болох маш олон анимууд байдаг. Тэгээ Оскар авсан Spirited Away, Howl's Moving Castle-ийг энэ зорсон байгаа манайхан. Тэгээ энэ дээр энэ Howl's Moving Castle-ээр гардаг. Castlevania гээд гоёлаа байна. Би ер нь бол энэ Castlevania уул нь бол гал штэ тийм ийм лааны суурьтай. Ер нь ингээд анимтай холбоотой зүйл цуглуулах маш дуртай. Тэгээд Spirited Away, Howl's Moving Castle, за дээр нь My Neighbor Totoro, Mononoke гүнж, Kikiгийн хүргэлтийн үйлчлэгээ, Ponyo, Princess Kaguya-sama гэх мэтчлэн маш олон анимуудыг одоо гаргасан. Тэгээд Ghibli студ бол олон ангитных гаргаад байдгүй гэдгийг та нар мэднэ. Ихэнхдээ л нэг ангитай бүрийн хэмжээний аниме гаргадаг. Тэгээд Ghibli студийн хамгийн Hayao Miyazaki-гийн одоо хамгийн нэг тийм онцгой бусад анимуудаас хамгийн онцгой гэх юм бол яг тухайн үеийн нөхцөл байдлыг илүү ихээр ингээд өрнөцөөр илэрхийлсэн. Тэгээд дээр нь тэр өнгө, гаргалт, орчин байдал бүх юм нь маш сонин содон дахин давтагдчихгүй тийм байдаг. Хамгийн наазах нь та бүхэн Howl's Moving Castle-ыг үзэх юм бол амар сайн ойлгох бах. Ер нь бол амар гоё заяа дахин давтагдчихгүй. Тэгээд би бүр тэр Ghibli студийн гардаг сонирхолтой хөөрхөн жижигхэн фигүр, сонирхолтой MJ-ээр энтрийг цуглуулах амьдралтай тэг багаар цуглуулад явж байгаа гэж бодож байна. За тэгэхээр хоёрдугаар талаараа та бүхэн Howl's Moving Castle гинэгүй худлаа ирсэн. Буруу ярьчлаа. Та бүхэн Ghibli студийн анимуудаас ер нь үзүүл хизэж уйдахгүй бас
амар гоё дурсамж болох байхаа гэж бодож байна. За 3 дугаарт гэх юм бол хамгийн бүр миний хувьд одоо хүртэл шилдэг бүр үнэхээр best үзэл бараг ингээд хизээж эргэлт буцалтгүйгээр гарчиж болохгүй тийм аним байдаг заяа. Тэр нь болохоор та бүхний бас сайн мэдэх Demon Slayer Kimetsu no Yaiba чөтгөрийн ангууч байгаа. Тэгээд одоо хүртэл дуусаагүй. 2025 оны 9 сарын 12-ны өдөр Монголд нээлттэй хийгээд Infinity Castle гарсан. Тэгээд одоо 2027 онд дараагийнх нь ангинд гарах төлөвтэй байгаа юм шиг байлээ. Хүлээгээл байгаа. Бас яг ковид үеэр хаа 2020 он хавцаа анх сизнийг нь үзээд дурлж исэн. Тэгээд дөнгөж яг үзснээс хойш яг эндээс хамгийн их таалагдсан дүр нь надад Akaza байсан хгүй юу. Мөнхийн гал тэрэг шүү дээ тийм мөнхийн гал тэргийг би үзээд ч ихсэн ягаад ч юм Akaza-д л амар дуртай дүү байсан. За back story-г мэдгүй ирнэ. Тэнгүүтлээ сая Infinity Castle дээр Akaza-гийн back story-г та нар мэдээж үзсэн байх гэж бодож байна. 最終局面という言葉が何度も頭をよぎる。 Тэгээд Akaza-гийн хайртай эмэгтэй тэр хэсэг мэсгдээр би бүр зүгээр пультө 2 цаг 30 минут амаа ангаагаал ерөөсөө уйдах ч ямар ч завгүйгээр тэгж тулсан хамгийн ихний үзүүрийг үтсэн гэс ажиллаа тараал яраал тэр бол үнэхээр гоё. Тэгээд Demon Slayer-ийн хөөрхөн бас фигуруудыг цуглуулах дуртай. Энд бол манай Inosuke байна. Gyutara байгаа. Надаа өөрчөө юу аагаал ер нь бол ихэнх дүрүүд нь надаа байдаг. За тэгээд энэ дээр болохоор би бас нэг юм хэлье гэж бодсон. Энэ нь юу вэ гэхээр миний нэртэй холбоотой. Миний нэртэй холбоотой гэхээр юу вэ гэхээр та нар юу гэж бодож байна? Миний нэрийг чи Yuki гэдэг тэгдэж штэ. Анхнаасаа л угаасаа Yuki гэд нэрлэлсэн. Тэгэнгүүтлээ Yuki гэдэг маань өөрөө Японоор цас гэсэн утгатай гэдгийг та нар мэдж байгаа. За тэгээд нэгдүгээр болохоор би өөрөө цасанд маш их дуртай. Тэгээ хоёрдугаар болохоор цас ингээд гоё будраад, хайлаад, малгайлаад, хөвсөйгөөд ордог доо. Тэгээд яг тэр тэнгэрээс бууж байгаа одоо орж байгаа цас нь яг ингээд намайг дэмждэг, миний зүрхнүүд шиг санагддаг хгүй юу? Маш олон хүмүүс ингээд намайг хайраар булж байгаа юм шиг санагдаад тэрэнд нь ингээд би үлгэдүүлж байгаа юм шиг санагдаад амар гой санагддаг. Хоёрдугаарт тийм. За 3 дахь утга учир нь гэх юм бол Akaza-тай холбоотой. Би Akaza угаасаа бүр маш олон жилийн турш крашлж байгаа. Тэгээд Akaza-гийн хайртай эмэгтэй нь та бүхэн сайн анзаарсан бол back story дээр нь гардаг. Яг ингээд үсэн дээрээ амар хөөрхөн засан ширхгийн жижигхэн юм нэвдэгтэй байдаг. Та бүхэн сайн анзаараад харвал. Тэгээд энэ эмэгтэй нь болохоор ийм засан ширхгийн нэвдэгхэн дуртай юм байна л та. Тэгэнгүүтлээ хамгийн хөөрхөн Akaza өөрийнхөө хүчийг гаргадаг штеп. Хүчийг гаргахдаа яг Akaza-гийн одоо доотлын хэсэг дээр нь өөрийнх нь хүч нь яг цасан ширхгээр дүүрч ингэж гарч ирдэг байхгүй юу? Тэр нь болохоор Akaza-гийн бас back story-тэй холбоотой. さあ始めようか。宴の時間だ。 Тэгээд мэдгүй бүх юм ингээд таарсан заяа. Яагаад ч юм Akaza-д л дуртай байсан тийм миний нэртэй ч гэсэн ингээд жижигхэн хөрхөө холбогдоод өгчөж байгаа. За тэгээд Demon Slayer-ыг бол одоо хүртэл дараагийнх нь анги хүлээсээр л байгаа. Өмнөх ангиудын ч гэсэн маш хайрлж үздэг. Hashira нарын ч гэсэн хайрладаг. Гол дүрүүдийг нь ч гэсэн хайрладаг. Дээр нь муу талуудын ч гэсэн ягаад ч юм хайрлал байдаг нэг тийм маш гайхалтай бүтээл байгаа. Анимууд чинь одоо бүлэг тэ ахих тусам зарим нь олвол жоохон сунжраад нэг тийм сонир болчдөг штеп манайхан бол мэднэ. Тэгээд Demon Slayer бол хэзээ ч тэгдэггүй улам үзэх хүсэл төрүүлдэг гайхалтай бүтээлүүдийн нэг гэж бол хэлэхэд хинч маргахгүй байх гэж бодож байна. За тэгээд энийг болохоор би анх season 1-ийг үзээд тайлбарлаж байсан хамгийн анх гайд хийж захтаа. Тэгээд өөрөөсөө амар хичээсэн байхгүй юу? Яагаад гэх юм бол амар гоё үнэхээр гайхалтай бүтээлийг би яагаад ингэж амар онцгүй муухай тайлбарлсан юм болоо гэд тухайн үед өөртөө жоохон гутарч байсан. Тэгээд тэр үед яах вэ сайн мэдгүй болохоор тэгэл тайлбарлсан байх гэж бодож байна. За тэгээд дараагийнх нь болохоор юу гэж бодож байна та нар? За дараагийнх нь болохоор маш гоё хөнгөн хайр дурлалын 10 жилийн үерхэл нөхөрлөл найз нөхөд дээр нь яг өөрийгөө олсон өөртөө итгэлтэй болсон нэг тийм гайхалтай аниме байгаа. Энэ бол мэдээж Arigato. Kimi no Todoke
За надаас чамруу гэдэг хөөрхөн аним байдаг. Та бүхэн бас мэднэ гэж бодож байна. Нийтдээ 3 бүлэгтэй. Тэгээ үзээгүй бол заавал үнэхээр заавал үзэрэй заяа. Би бүр яг ингээд хоёр гол дүрийн яг Саваког ингээд найзлуудаагаа ингээд нөгөө бандтай амар хайртай болсон шүү дээ. Үргэж байгаа. Тэрс үнсэхгүй харна хурдан үнсээсээ гэж уцаараад маргааш нь ажилдаа ирнэ ингээд бүр ядаргаан тартлаа 3 цаг хүртэл үзчихэж 3 бүлгийн гялт дуусгаж ийсэн. Тэгэд үнэхээр гоё. Маш гайхалтай хайр дурлалын сэдвээс гадна найз нөхөрлөл гэж ямар байд юм бэ? Амьдралын үн цэн те өөрийгөө хэрхэн яаж тэр хүн олж байгаа вэ гэдгийг өөртөө итгэлтэй байдлыг яаж өөрөө олж байгаа вэ гэдгийг маш гоёор яруу тодоор харуулж өгсөн болов гэж боддог. Гол дүрийн Савакогийн охин байдаг хгүй. Тэгээ тэр Савакогийн охин бол анх өөртөө маш сэтгэлгүй те интроверт хүмүүстэй харьцаж чаддаггүй найз нөхөж байхгүй тийм хүүхэд байсан бол өөрийгөө өөрчлөөд маш олон найз нөхдөд олсон хайртай хүндэж гисэн сэтгэлээ илчилж чадсан илүү ингээд нийгэмд уусаж чадсан маш гоё тийм хөөрхөн аниме байдаг. За дараагийнх нь гэвэл миний бүр амар хайрладаг заяа. Одоо хүртэл хайрладаг нэг дүр байдгийн. Тэгээд тэр дүр гэх юм бол мэдээж та бүхний харж байгаачлан Anya Forger. За Spy X Family-г бол анх гарч ирснээс нь хойш л үзэж байгаа. Одоо ч гэсэн сая 2025 онд season 3 нь гарсан. За одоо дуусж байгаа. Бас л үзээд байгаа. Season 1-ийг үзэхэд Аняд амар их ингэж хайрладаг байсан хгүй. Anya гэдэг дүр бол цаанаас нэг тийм игдүүтэй хайрламар дүр. Тэгээд одоо season 3 гарч байгаа ч гэсэн одоо хүртэл хайрлаа л байгаа. Миний ингэж best одоо дөрүүдийн нэг гэх юм уу Anya угаасаа аим хайртай цаанаасаа. Тэгээд бас season 4 нь бас 2-3 жилийн дараа гарах юм шиг бэлээ. The Spy X Family үзег бол үзээрэй гэж заавал зөвлөө. Надад хилүүлэлтгүй та нар ямар гоё вэ гэдгийг угаасаа мэдж байгаа байх гэж бодож байна. За дараагийнх нь гэвэл маш олон жилийн өмнө гарч ирсэн. Тэгээд бүх цагийн үеийн шилдэг анимуудад бас ордог. Та бүхний маш сайн мэдих Death Note гэдэг аниме байгаа. Надад уулын тэмдэглэлийн дэвтэр нь байдаг. Тэгээ ажил дээр орхигдсон байна ялцчгүй. Дараа та нартай гоё харуулна. Death Note бол ялцчгүй маргаангүй бүр best анимуудын нийтээ орно. Нийтдээ 37 ангитай. Тэг би тайлбарлаж ирсэн чинь copyright аваад устцсан. Ер нь бол Ghibli-гийн анимуудыг Spirited Away, House Moving Castle гэх мэтчлэн анимуудыг бүгдийг тайлбарласан боловч зохиогч ирэх явуулмаас бүгд устсан байгаа шүү манайхаа. Тийм уучлаарай. Death Note-ыг заавал үзээрэй гэж бодож байна. Агуулгын гэх юм бол нэг 10 жилийн сурагч явж байгаад ийм Death Note гэх тэмдэглэлийн дэвтэр олдог. Тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээр нь одоо өөрийнхөө алахыг хүссэн хүнийхээ нэрийг бичих юм бол тухайн хүн шууд өгдөг. Бүр яаж өгөхийг нь бичих юм бол хүртэл тэгэж хүртэл өгдөг. Бүр тэгээд дээр нь одоо тэр цагдаа холбооны мөртөг товчоо гэх мэтчлэн байгууллагад ажилладаг хүмүүс одоо тухайн алуурчныг олох гэж маш их тэмцэн. Эхлээд бол тухайн сурагч алуурчдаг ч юм уу те гэмтрийг үйлцсэн хүмүүсийг алдаг байсан бол сүүлдээ тэрэндээ донтоод буруу тал руугаа явж эхэлсэн байгаа. Тэгээ заавал үзээрэй гэж зөвлөё. Ай майн хүртэл бүр үнэхээр тасархаа заяа. Ер нь ингээд opening ending остууд амар гоё байдаг шүү дээ анимегийн. За дараагийнх нь гэвэл энэ бол нэг ангитай заяа манайхаа 2003 онд гарч ирсэн. Тэгээд нийтдээ 92 минут буюу 1 цаг 30 минут үргэлжилдэг. Tokyo Godfathers гэх Токиогийн загалмайлсан эцгүүд гээд маш хөөрхөн бүр яг одоо ингээд шинэ жилийн үеэр үзэх юм бол үнэхээр гоё мэдрэмж авахар тийм аниме байгаа. Тэгээд энэ анимыг би үзээд цаанаасаа нэг тийм гэгээлэг дулаан мэдрэмж авсан гэх юм уу нэг гоё уран амьсгалтай. Орон гэргүй нэг архичин ах заяо. Тэнгүүтлээ трансгендер эмэгтэй. Тэгээд гэрээсээ цуцсан нэг охин энэ гурав ингээд шинэ жил болох жахад гуруула гэр оронгүй хог ухаа байжгаад тэр хогийн цэгээс нэг жаахан нэлх хүүхдийг олдог байхгүй юу. Тэгээд тэр хүүхдийг яаж хайрлаж хамгаалж өөртөө идэх хоолгүй хэрнээ тэр хүүхдийг ямар их хайрлаж хамгаалж байгаа эцэг эхийг нь олоод өгчих юм гэсэн сэтгэлтэй үнэхээр гоё тийм цайлган цагаахан тэг эцээ. За би тэрийг дуусгаад яах юм. Спойлердод хэрэггүй байх гэж бодож байна. Та нар заавал үзээрэй Токиогийн загалмайлсан эцгүүд гэдээ байгаа. За дараагийнх нь гэвэл
Энэ бүр амар зөвүүн аниме заяа. Хэрвээ би нэрнгээсээ байсан бол одоо яах байсан болоо гэж бодохоор анх үзэл яг тэгж бодогдчихсан. 2013 онд гарч ирсэн юм байна. 2013 онд гарч ирсэн. Тэгэд Dit Farad гэд өхлийн жагсаал гэх аниме байгаа за. Энэ аниме үзээд 12 хангитай. Тэгээ ганцхан сисэнтэй. Эхлээл ингээ үзэнгүүтлээ юу ээ ч одоо юу болоод байна гэж бодонгуудлаа анги ахих тусам бүр үнэн зөвүүн болдог. Ерөнхийдөө гол үйл явдал нь гэх юм бол ингээ ганцаараа, хоёулаа, гуруулаа ер нь бол ингээ үхчихдэг заяа. Тэг үхснийхаа дараа одоо тамуу, диважнуу гэж сонголт хийхээсээ өмнө нэг тийм лефтэнд суугаад тэг лефтэн дээр очингуудлаа Тиким гэсэн хүн дээр очин заяа. Тэр Тиким нь болохоор яг хүн биш. Тэнгүүтлээ Тиким болохоор өөрөө там руу явуулах уу, диважн руу явуулах уу гэдгээ шийддэг. Хамгийн гол нь тэрийг шийдэхээс өмнө тухайн хүмүүсээс маш сонирхолтой тоглоомууд тоглуулдаг. Хамгийн аимшигтай нь одоо ингээ хосоороо хүчин штэ. Тэнгүүтлээ тэр хосууд нь өөртөө бүр зүгээр ингээд тэр хүмүүсийг өгсөн гэж мэддэгдүүлэхгүй байгаа. Тэнгүүтлээ үнэхээр ингээд чи өөрийнхөө амийг авч гарч чадах уу? Эсвэл хайртай хүнээ авч гарах уу гэдэг тийм сонголт. Эхэндээ хайртай хүнээ авч гарна гэж бодож байгаа боловч яг эцэст хүн өөрийгөө л боддсон байна гэсэн нэг тийм амар тийм хүмүүсийн доторх зүйлийг гаргаж ирсэн аниме байгаа. Тэгээ 2013 онд гарсан 12 хангитай болохоор манайх үзэхэд нэг амар төгшөөхгүй байх гэж бодож байна. Тэгээ заавал үзээрэй. Тэний Остон пиано амар гоё. Сонсохоор нэг тийм гоё мэдрэмж авдаг. Нэр үнэхээр л яг ингээ амьдарч байхдаа харамсахааргүй амьдарч чадсан болов уу гэж тийм бодогдохоор зүйлийг мэдрэмжийг өгдөг гэх юм уу? Тийм байна. За дараагийнх нь гэх юм бол та нар бас сайн мэднэ. Би яг ковидын үеэр ярьж исэн. Нийтдээ 24 ангитай. Энэ дүрт нь бүр үнэхээр хайртай. Тэгээд манай Zero to Darling in the Franxx гэд аниме байгаа. Тэгээд Darling in the Franxx-ыг бол ер нь та нар баг бүгдээрээ үзсэн байх гэж бодож байна. Гэхдээ яг миний тайлбарыг үзсэн байх. Гэхдээ яг 24 ангаар нь бүтнээр нь үзээрээ яг ихтлэхийгээ аврахын тулд энэ ертөнцийг өөрчлөхийн тулд хоёрхан хүн яаж их хичээж өөрсдийгөө золиослж байгаа энэ дундуур ямар олон зүйл үйл явдал гардгийг зүгээр яг 24 ангид багтаацсан. Тэгээ энийг яг ковид үеэр үзэнгүүтлээ яаж ярих вэ? Өөрийнхөө энэ мэдэрсэн мэдрэмжийг яаж гоё илэрхийлвэл гоё юм болоо гэж бодож исэн тухай үү? За дараагийнх нь миний бүр үнэхэрийн бест гэж боддог. Тэгэнгүүтлээ аним үзээд хизээж уйлж байгаагүй за. Тэгээд яг энэ анимыг үзээл байсан. Тэр нь юу гэхээр Violet Evergarden. Яа одоо ингээл нэрийг хэлэхэд амар сонирн болж байна за. Би Violet Evergarden чинь ганцхан сисэнтэй 13 ангитай. Тэгээд дараа нь дахиад нэг бүрийн хэмжээний анги гарсан байгаа. Яг 13 ангиас нь 2 дахь ангиас нэглээ шууд уйлж эхэлсэн. 2-оос нь 13 хүртэл тасралтгүй уйлсан. Орой үзэж эхлээл өглөөний 9 цаг хүртэл уйлаад миний нүд бүр ингээд топ болцсон заа. Байдгаар аимшигтай болцсон нэрнгээсээ. Аним үзээд хизээч тэгэж уйлан чинээ бодож байгаагүй хүн чинь бүр дараадлаа уйлсан байгаа юм чинь. Манай дүү бүр ингээд анаа та яатсан ингээд гайхаа нагаа зөө. Маа дүү чи аним үздэг. Тэгээд наа тэгж уйлахыг баг анхуд харж байгаа зэ аним үзээд. Тэс амар уйлал. Яа өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжийг яаж ингэж гоё хүмүүст хүргэх вэ? Яаж гоё тайлбарлавал зүгээр юм болоо баг 7 хоног боцсон байхаа. Тэгээд Violet Evergarden болохоор яг тийм хүний зүрх сэтгэлийн утсыг хүндсэн
Хайртай гэдэг үгний утга учирыг ойлгодгүй одоо багасаа хүн зэвсэг болцсон нэг эмэгтэй байдаг. Wild гэд өөрөө бүр нэрчгүй нэр хүн өгсөн. Тэгээд өөрөө захааны явцад хүмүүст захаа бичээд сүлд нь яг хайр дурлал, хайр гэдэг ямар үн цэнтэй зүйл байд юм бэ? Зүгээр л хайртай гэдэг одоо ганцхан үгэнд ямар их зүйл оршд юм бэ гэдгийг өөрөө мэдэрч чадсан. Тэгээд зүгээр ингээд хоёр хосын хайр биш, аав ээжийн хайр, ах дүүгийн хайр, дээр нь найз нөхдүүдийн хайр гэх мэтчлэн маш олон хайрын үн цэнийг харуулсан тийм гайхалтай аниме юм болов уу гэж утсан. Яг амьдрал дээр байдаг зүйлийг анимегээр илэрхийлсэн юм шиг санагдаад байгаа. Тэгээд хамгийн сүүлийн бүрийн хэмжээний ангийн маш удаан хүлээсний эцэст үзээд гайхалтай төгсгөлийг харж чадсандаа амар их баярлалаа. Анимег үзэл уйлал байсан. За, одоо хамгийн сүүлийнх бол би зүгээр олон юм ярихгүй. Attack on Titan-ыг болвол үнэхээр супер гэж хэлэн за. Та нар зүгээр л үз. За ямар ч хэсэг ингээд миний саяын нэрлсэн анимуудыг та нар үзэх юм бол нэг харамсахгүй байх гэж бодож байна. Тийм, ер нь бол нэг харамсахгүй гэж бодож байна. Бүгдээрээ л супер, бүгдээрээ л тухайн цаг үедээ гайхалтай анимууд байсан. Тэгээд би яг 10-ыг нэрлэж чадсан уугүй мэдэхгүй байна. Ямар ч хэсэг эдгээр анимуудыг би үзээд маш гоё мэдрэмжүүдийг авч яасан. Бүгдээрээ өөр жанртай хэрнээ. Бүгдэн дээр нь олон мэдрэмжүүдийг авсан гэх юм уу. За тэгээд өнөөдрийн миний Yuki's Reaction Room маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та нарт маань сонирхолтой санагдсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа миний Yuki's Reaction Room-ийн 2 дахь дугаараар яг анимтай холбоотой надаар юу яриулмаар байна вэ? Та бүхэн маань гоё санал сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн контентээр уулзтлаа. Түр чао. And with that, the 2025 season comes to an end. Good night.